Хэн нь уруулын бодгийг хугалсан бэ? Энд харагдаж байгаа хоёр эмэгтэй, нэг нь уруулын бодгийг хугалсан. Та зөв хариултыг олж чадах уу? A эмэгтэй юу, B эмэгтэй юу? Энэхүү таврын сонирхолтой бөгөөд нарийн төвөгтэй. Мөн хүмүүсийн цөөхөн хувийн зөв хариултыг олж чаддаг. Энэхүү зургийг болон ойр орчмыг сайтар нарийн ажиглаад сэжүүрийг олох боломжтой. Та билнэ үү? Би цагаа явууллаа. Коммент хэсэгт хариултаа бичээрэй. Хариултаа хэлэхээс өмнө яг одоо follow дарж өдөр бүр шин таавар хүлээн аваарай. Зөв хариулт бол A эмэгтэй. Бидний харж байгаачлан тэр өөрийнхөө тоглоомонд уруулын бодгийг ашигласан байна. Тэгэхээр тэр бол түүний уруулын бодгийг хугалсан. Хэрвээ та зөв хариултыг олсон бол танд баяр хүргэе. Буруу хариулсан байсан санаа зовох хэрэггүй. Өшөө олон таавруудыг өдөр болгон оруулах болно. Хэрвээ таны биен дээр байгаа оноо нийгэмд эзлэх байр суурьтай илэрхийлдэг ертөнцид амьдардаг байсан бол ямар байх байсан бол? Тэр оноо тэг болсон тохиолдолд та ёроолгүй хар нөхрөө унана. Нэг ёсондоо өхөн гэж ойлгож болно. Ингээд тэр хоёр чөтгөрөөс зогцсаар хэсэг уйлдаж байгаад Куро гинэт эргэж хараад чөтгөрийн өөдөөс гараа сунгаад тасдуулаад бүтэн 100 гараа идүүлчихдэг. Тэгсэн Куро хөшгөө мөнхөөс гадна түүний бие тэр дорой ахин сэргээд харин Курогийн гарыг идсэн чөтгөр тэр дорой хордож өгдөг.